Гэргээ аппликейшнээр гэргээ киоск машинаар харин торгуул төлөхийг одоо төлөвлөхгүй цааш нь жолооны үнэлхэн дээр үүсгэж байгаа. Тэгээ хүмүүс одоо ингээ машин тэрийг шилжүүлж штэ мэдээ. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь чирэгдүүлж байгаа л гэсэн хүмүүсийг тий. Иргэд нэлээд бухимдалтай байна. Энэ хизэнээс 1 сарын 2-наас хойшлон гэсэн. Тий. Машин шилжүүлж байгаа тий сар гарan болчихж байгаа маань тий. Хүмүүс бол маш их бухимдалтай байгаа. Хуучин төлөө болж ирсэн юм ингээ болохгүй байна. одоо энэ нөгөө шинэ аппликейшнтай холбоотой байна л да. Энийг ер нь одоо яаж ашиглаж байна? Ашиглах хүндрэл болж байна. Монголиа гэдэг. Монголига хүмүүс ойлгохгүй шүү дээ гүйц тухайд. Тий. Хүндрэлтэй байна. Тий, хүндрэлтэй л байна гэсэн. Энэ одоо хэдэн каск машин дээр өөрчлөгээ толтол хийгээд өгөх хэрэгтэй. Торгуул татвар дэрж байгаа удаж байгаа болохоос ер нь бол хэдийн торгуул дотрын шийдээд өгчүүл аягүй хурдан л байна. Гэхдээ ер нь бараг л хүмүүс өөртөө мэдгүй бүгдээрээ бүртгэгчдэрээ ирээл үнэхээр шилжүүлэхтэй яаж өглөө ирээл торгуулаа төлгөсэй гэхээр энэ юун дээр каскнууд дээр нь орж ирээгүй, автбокс дээр орж ирээгүй. Тэгээ Монголиа руу н орсон гэдэг Монголын хаашаа н орсон мэддэхгүй тэгэл ер нь татвараа торгуулаа төлж чадахгүй л явж ийн гэх юм. Үнэхээр яалч нэг юу хийх гэж байгаа хүмүүс бол шилжүүлэх хийх гэж байгаа хүмүүс бол яалч энэ чинь төлөө шилжүүлж чинь.